Уушигчийн ерөөсөн л хүчил төрөгчийг аваад бүх хэрэгтэн тараадаг хэрэгтэн шүү дээ. Тэ. Тэгэхээр зэрэг хүчил төрөгчгүй бол бүх хэрэгтэн л үйл ажиллагаа алдагдана гэсэн үг. Цус эргэлтийн систем, зүрх судас, тарих, бөөр гэл бүх хэрэгтнүүд хүчил төрөгчийн одоо дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлж. Сайн бацгаана уу. За өнөөдрийн эрүүл мэндийн подкастаар маань сонгодоо эмнэлгийн уушигны эмч Нарийн амч минь оролцсон. Бид хоёрын ярилцах сэдв маань уушигны өвчгөл болон вакцины шинжилгээний талаарх байх болно. Тэр одоо энэ уушигны өвчгөл ер нь яг таны харж агаар Монгол улсын даяар хэр их вэ? Яг ямар төрлийн өвчгөл ер нь хамгийн их байгаад байна вэ уушигтай холбоотой? Уушигны өвчгөл чинь удирдлагын чанартай харагдаад байдаг шүү дээ. Манай өвлийн одоо ийм цаг уурын онцлогтой холбоотойгоор. Гэхдээ ер нь бол яг нийт өвчлөлийн дунд одоо нийт нэг халдварт бус өвчлөлийн дунд болохоор уушигны өвчлөл тоон үзүүлэлтээрээ жоохон одоо дөрөв ярьж гэдэг юм уу тийм тэргүүн барьж чаддгүй. Нас сургалтынхаа хувьд бол болон хүндрэлээрийн бол нэлийн одоо агсан өндөр барьж явдаг. За ялангуяа хавдрын өвчлөлийн дотор бол уушигны хавдар бол нэгдүгээр нас сургалтынхаа хувьд нэгдүгээрээр яаралт тусламжийн одоо эмнэлгийн тусламж аваад амжилтгүй болж байгаа хэлбэр дээр уушигны нас сургалт айгүй өндөр хувьтай байдаг байна. Тэгэхээр зэрэг энэ цаана уушигны тоон үзүүлэлт маань бас биднэрт хангалтгүй байгаад байна гэдэг нь онцлогтой холбоотой. Энэ дээр бидний судалгааны ажил бас дутуу хийгдэж байгаа холбоотой. Хүмүүс яг мэрэгжлийн эмчид хандаж энэ бүртгэл хийгдэхгүй байгаатай холбоотой гэж нөгөө талаас харагдаж байгаа. Яагаад дэлхийн нийтээр уушигны өвчлөл ихсээ? Ингээд жил болгон өвлийн дөрвөн үйлрэлд ингээд ерөнхийдөө сүүлийн одоо дөрвөн үйлрэлийн 3 үйлрэлд нь уушигны өвчлөл ингээд ажиглагдах болчлоо шүү дээ. Ялангуяа 2019 оноос хойш одоо ковидын-ос хойш бол уушигны өвчлөлийн тохиолдол нэмэгдэж байгаа гэж үзэж байгаа. За нэмэгдэж байгаа гэдэг нь юу юм гэхээр олон улсын яг тоон үзүүлэлтэр болохоор одоо нөгөө байрлал маань уушигны өвчлөл 3 дугаарт бичигдэх боллоо гэж үзэж байгаа. Тэгэхээр ковидын дараах уушигны одоо COVID-19 тохиолдлын дараа хүмүүсүүдийн уушигн дээр анхаарал тавих байдлаас харьцангуй идэвхтэй болсон гэж харж байгаа. Ягаад гэвэл хүн болгонд уушигны шинж тэмдэг илэрч байгаа. Нөгөө шинж тэмдэг нь одоо тодорхой эм хэрэглээд анхны арга хэмжээнүүдийг аваад эдгэрхгүй их удаан явцтай харагдаж байгаа. Удаан хугацааны ханиалгалт илэрч байгаа. Тэрнээсээ үүдээд өөрт бол илэрч байгаа зөвөрүүдийг ганц хоёр шинжилгээгээр үнэлээд за энэ дэр бол зүгээр байна. Би бол зүгээр л ингийн ханиад байна гэсэн ойлголтоор бол явдаг. Тэгэхээр цаана нь бол бидний бас уур амьсгал хуучин биднэрт ажиглагдж исэн уушигны өвчлүүд, өвчлж исэн тохиолдлууд энэ төр үндэслээд шинээр гарч ирж байгаа уушигны вирусын халдварууд юм уу, хавсарсан хэлбэрийн халдварууд, уушигны өөрт бол тухайн хувьд ч гэсэн уушигны шин тохиолдлууд одоо шинэ өвчлөл шинээр үүсэж байгаа гэдгийг анзаарахгүй. Нарийн амч маань уушигны эмч тэгэхээр бид нар одоо өвөл болгон ханиад хүрээд ингээд идэхээ болчиход байгаа тохиолдол бидний хувьд маш их байгаа. Хүүхдүүд маань ялангуяа бүгдээр өвөл болгон ханиад хүрээд маш их хэмжээний антибиотик өгч байна. Тэгэхээр хүн болгонд байдаг одоо асуудлын тариг өнөдөр бид ярилцах чинь л та. Тэгэхээр одоо энэ ханаагаад яваад идэг, ерөөсөө идэхээ болчдөг тий. Идэхгүй ингээл нэг ханиадын уугаад нэг халуун малуунд буурсан хэрнээсээ ханаагаал яваад идэг проблем хүн болгонд байгаад байна л та. Тэгэхээр энийг одоо юу яах ёстой юм бэ? Ингээл ханаагаал яваад авах ёстой мó эсвэл дахиад эмчтэй үзүүлж шинжилгээ хийх ёстой мó? Энэ шинж тэмдэг илрээд үргэлжлээд удаан хугацаагаар одоо удаан олон хоногор үргэлжилсэн энэ шинж тэмдэг бол ер нь COVID-19-ийн дараахс эхлээд байгаа байхгүй юу? Ийм онцлогтой. Хуучин бол энэ шинж тэмдэг бол ихэвчлэн тамхи татдаг. Уушигны хуучин өвчнөр ялангуяа сүрийн өвчнөр өвдөжсэн. За тэгээд ер нь багаасаа уушигны өвчлөлд олон өртөжсэн энэ төр хүмүүсийн хүмүүст их тохиолддог байсан хэлбэрэлд шинж тэмдэглэдэг. COVID-19-ийн дараагаар энэ бол удаан хугацаагаар ханиалгалт ханиа төрлөө вирусын халдвар юм шиг байна. Анхны арга хэмжээ авлаа, үргэлжлээд идэг олон хоног. Тэгснээ нэг өдөр гайгүй юм шиг дараагийн өдөр дахиад ажиглагдаад за эмчтэр очих гэсэн чи арай гайгүй юм шиг гэд ингэж байгаа шүү дээ. Яг очих хэрэг хэцүү. Тэгэл нэг жоо хүүт юм очоод дороос идэрчдэг тий. Одоо бид нар бол судалгааг одоо бүрэн хийж дэлхийн нийтээр дуусаагүй л юм л та. Тий.
эцсийн үр дүн бол бас ингээд урьдчилсан байдлаар бол судалгааны үр дүнгууд бол гарч байгаа гэсэн үг. Энэ удаан хугацааны ханиалгалт энэ төр бол ялангуяа энэ бол юуны үндсэн дэр гэхлээрээ нөгөө ковидын вирусээс улбалсан тийм вирусын төрлийн нэг хэлбэрэл гэж үзэж байгаа. Гэхдээ яг 24 оны одоо 4-р сарын улирлын энэ 4-р сарын өвчлөлийн энэ байдлыг хараад үзэхэд томоогийн вирусын өвчлөлийн наслог нь айгүй өндөр байгаа байхгүй тохиолдлууд нь хамгийн өндөр хувьтай. Тэгэд дараад нь ковид вирус орж байгаа. Тэгэхээр ковид вирусын тохиолдол буюу хавсарсан вирусын халдварууд бас л үргэлжлээд байгаа гэсэн. Та одоо энэ олон жил уушгины эмч хийж яхад ер нь Монгол хүмүүс дээр хамгийн их одоо асуудал үүсгдэг яг уушгины өвчний хувьд хамгийн их одоо өвчлөдөг төрлийн өвчин нь ямар өвчин байх вэ? За манай орны хувьд байтугай дэлхийн нийтээр л ер нь тийм байдаг. Уушгины өвчлөлийн тохиолдлын бараг 80% нь уушгины бөглөрөлт өвчин гэж байдаг. За бөглөрөлт өвчин гэхэр хүмүүс бол бас сайн ойлгохгүй л дээ. За астм гэх юм бол одоо хүмүүс бактери гэх юм бол илүү сайн ойлгодог. Ерөнхийдөө бактериатай төстэй ийм уушгины залуучуудын хувьд хүүхдүүдийн хувьд бол бактери астм гэж ярьчаад ерөнхийдөө насан туршидтай буюу жоохон дунд дэрэг наснаас дээш бол ялангуяа 35-аас дээш наснд уушгины бөглөрөлт өвчин гэж яриад байгаа. Тэгэхээр зэрэг энэ бөглөрөлт өвчин чинь астм энэ бөглөрөлт өвчин бидний энэ агаарын орчин, агаарын бохирдол, тэгээл нөгөө харшил, тамхи таталт, тэгээд амьдралын дэглэм энтертэй бүгд тэр байтугай жинтэй хүртэл холбоотой. Тийм. Бөглөрөлт гэхээр одоо уушгины сувгууд нь бөглөрч чинь гэсэн үг. Ямар шийдэл тэмдэг өгөөд би одоо уушгины бөглөрөлт болж байгаа юм байна. Тийм, одоо ерөнхийдөө тийм, ковидын дараа бол ер нь уушгины бөглөрөлт өвчний тохиолдол эрс нэмэгдсэн. Яагаад хүмүүс ковидор насваралт өндөр байсан? Тэгэхээр энэ хүмүүсүүд эдгэр хүмүүсүүд дандаа уушгины агаар дамжуулах замын бөглөрлийн шинжтэй хүмүүсүүдэд илүү хүнд туссан. Яагаад гэвэл агаар дамжуулах зам маань чөлөөтэй биш, бачуур л өгөөд амьсгалын дутагдлалд амрах ороод исэн байна шүү. Тэгэхээр энийг бол өөрөө бас оншилж болно. Онцлоход айгүй хэлбэр. Тухайн хүн чи одоо ингээд явхад өглөөс ирээд ингээ хүн ханиалгадаг тий. Ханиалгаад сэр гарна. За явхад ингээ амьсгаадад идэг. За энэ бол амьсгааталт бол тарган хүндэж байна, зүрх судасны өвчнө хүндэж байна, тамхи татдаг хүндэж байна гэд бодоход ерөнхийдөө өөр анзаарах хэрэгтэй. Би ер нь энэ амьсгааталт маань надад альнаас нь эхлээд байна вэ гэдгийг анзаарах нь. Өөрөөр хэлбэл ингээ хамт үеийнхэнтэйгээ явж гад ингээд тэрнийхээ алхаа гүйцэж гинөө, шатаар өгсөд явхад би амьсгаач гинөө. За нэгдүгürt нь, хоёрдугürt нь гэхэд өглөө сэрээд хүн ханиалгаад байдаг шүү. Энэ бол хүн болгон дээр бас байдгүй. Ханиалгах бол хамгийн эртний шинж байхгүй. Цэр гараад өглөө ханиалгаад цэр гарч ийн гэдэг бол бас л тамхи татдагч вэ, татдаггүй ч уушгины агаар дамжуулах замын саатал ямар нэгэн хэмжээгээр үүсэж байна гэдгийг бас тохио. Тэгэхээр хэрэг өглөө босоод ханиаж явуулаа эсвэл алхахтаа ч юм уу ямар нэгэн жоохон насаал хийгээд амьсгаадаад байвал та уушгины бөглөрөлтөй байх магадлал өндөртэй гэж бодоод эмчтэр очих нь шүү дээ. Тэгэхээр очиход үзүүлэхээр ер нь ямар шинжилгээнүүд хийж ийн уушгины бөглөрөлтөй байна вэ гэдгийг оншиж харж ирдэг юм бол. Энэ дээр бол одоо энгийн шинжилгээнүүд хамгийн одоо энгийн шинжилгээнд амьсгалын багтаамж үзээд 1 секундэд гаргаж агаарын хурдыг хэмждэг. Зүгээр нэг эмчийн өрөөнд орж ирээд хажуу талын өрөөнд шинжилгээний өрөөнд нь ороод өөрийнхөө амьсгал гаргаж байгаа чадамжийг хэмжиж болно. Зүгээр нарийн одоо арай жоохон нарийн бүх үзүүлэлтийг үзэх шинжилгээ, амьсгалын багтаамжийн шинжилгээг бүгднээр нь шинжилгээ хийж болно. Нөгөө талаар би өөрөө бас тодорхой хэмжээгээр хит мэдрэгшил байна уу? Харшлын суур ямар байна? Нөгөө зүгээр энгийн шинжилгээнүүдээс гадна арай жоохон нарийсгаад мэдрэгшил гэдэг юм их өндөр байна уу? Тэд нөгөө астм ийм уушгины бөглөрөлт өвчин үүсэх үндсэн шалтгаан тэр хүнийг тодорхойлох эрт одоо илрүүлэх бас нэг шинжилгээ болдог. За нөгөө талаар ковидын дараа яагаад уушгины бөглөрөлт өвчин ихсээд байна? Тэ? Тэр яг уушгины өөрөөсөө хүн болгон ковидоор өвдөөд би явахтаа амьсгаадж байна уу? Миний ачаал даах чадвар ямар болсон байна вэ гэдгийг бас дүгнэж харж явах хэрэгтэй. Ковид үед бол бид нар ерөөсөө шинжилгээний төлөвтэй хамрагдаж чадаагүй. За хүн амын
өвдсөн хүн амын тодорхой хэсэг нь бол рентген зураг авахгуулаад компьютер хийлгээд за цусны шинжилгээнүүд өгөөд шинжилгээнд хамрагдсан байгаа. Тэгвэл ихэнх нь бол хамрагдчихдаг. Яагаад гэвэл зэрэг ерөнхийдөө рентген зурган дээр айгаа бага мэдээлэл өгдөг. Вирусын халдвар бол рентген зурган дээр маш бага мэдээлэл өгдөг. Тэгсэн мөртлөө уушгийг гэмтэх чадвар нь маш өндөр байдаг. Тэгэхээр энэ бол зүгээр вирусын халдвар чинь ганцхан уушгийг гэмтээдгүй. Онцгойлын зам одоо агаар дамжуулах замыг хамт гэмтээдэг. Тэгээд тэр уушгины бөглөрөлт өвчин бол агаар дамжуулах замын өвчин байхгүй. Ер нь бол уушгины өвчлөл гээд байгаа тэр уушгинд фиброз үүслэх, хатуурал сорвжилт үүслэх гэдэг чинь яг уушгины эдэд явагдаад байгаа өөрчлөлт. Гэхдээ монголчууд энэ бол бөглөрөл нь хамгийн их байгаад байгаа юм шүү дээ. Ер нь бөглөрөл үсээ цаашаа хөндрөөж явдаг байх тий. Тийм бөглөрөл чинь айгүй бол юмнаас шалтгаалж. Ер нь Улаанбаатар хотод ингээд бага наснаасаа эхлээд амьдэрсэн. Тэгээд дээрэс нь бас өөрөө тамхи татдаг бол уушгины бөглөрөлт өвчин бол тэгэл уушгины бөглөрөлтийн өвчин нийтлэхээр маш их байгаа юм байна. Тэгэхээр энийг одоо ингээд эмчлүүлэхгүй, онцлуулахгүй удаан яваад ивэл ямар хүндрэл дараа нөх вэ? Уушгичийн ерөөсөн л хүчил төрөгчийг аваад бүх хэрэгтэн тараадаг хэрэгтэн шүү дээ. Тэгэхээр зэрэг хүчил төрөгчгүй бол бүх хэрэгтэнд л үйл ажиллагаа алдагдана гэсэн үг. Цус эргэлтийн систем, зүрх судас, тархи, бөөр гэл бүх хэрэгтнүүд хүчил төрөгчийн одоо дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлж. Зүрх судасны хүчил маш өндөр байна. Гэл ингээд байгаа шүү дээ. Энэний чинь цаана ерөөсөл хэдэн настай өмсөв зүрх судасаар өвддөг. Ихэвчлэн дандаа хүмүүс гэдэг. Дундаас дээш насныхан байгаа шүү дээ. Зүрх судасны хүчлэл настай хүмүүсүүд. За бай гэхэд 55-аас дээш насныхан хүчлэл өндөр байна. За даралт ихсэлт бол ерөнхийдөө залуучсан. Эдгээрийн чинь үндсэн шалтгаан нь уушгины хүчлэлтэй суур болж өгч. Уушиг л өөрөө талбайгаар айгу том хэрэгтэй. Хоёр тэгээд талбай томтой үйл ажиллагаа нь айгүй сайн гэж бас өөрийгөө цэвэрлүүлэх чадамж бол сайтай, цэвэрлэх чадамж сайтай. Цус эргэлт айгүй сайтай хэрэгтэй. Тэгэхээр зэрэг ер нь бага хэмжээний юмд өртсөн ч гэсэн шинж тэмдэг бүдэг явагдаад байдаг. Ялангуяа манайх шиг оролц оронд бол сөрөгийн тохиолдол айгүй өндөр. Залуучуудын дунд Сүрээч юуг нь одоо хөгжлөө орнуудад бүр баг устцсан өвчин шүү дээ тий. Тэгэхэд манад бол бүр тархалт маш өндөртөө байгаад байгаа юм байна. Тий. Ер нь ядуу бүрэн орнуудын за төвчний өвчин шүү дээ тий. Гэхдээ ер нь анхаарал татсан 15 жилийн өмнө л ер нь сүрээгийн тохиолдол өндөр байсан. Одоо ч гэсэн өндөр л байна. Тэгэхээр зэрэг сүрээгийн тохиолдол залуу байхдаа сүрээгийн халдвар бол залуучуудын дунд хамгийн өндөр. Яагаад гэдэг юм бол? Тэгэхээр залуучууд бол нөгөө нэг танхимд хамт амьдрах, бие биентэйгээ хамт байх хугацаа их өндөр. За залуутан сүрээр өвжсэн уушгины сорвжилт үүсгэж идэгдэг өвчин байх юм байна шүү. Хоёрдугаарт нь энэ настай хүмүүсийн зүрх судасны одоо зүрхний ишими гэдэг байгаа шүү дээ, тийм. Энэ ишими болон инфарктууд, тархины цус харгалтын энэ төр үндсэн шалтгаан уушгины бөглөрөлт өвчин. Тэгвэл бүр маш ноцтой юм биш. Дараа нь ийм олон хүндрэлт одоо очихгүй тулд нэг жоохон ханаагаад ингээд яваад байгаа тоохгүй орхиж өрөөсөө болох юм байна тий. Яагаад тэр 5-10 жилийн дараа ийм ноцтой одоо өвхөл төрөх боломжтой өвчнүүдийн суур болдог юм байна гэж ойлголоо зөв үү? Тэгээ энэ чинь тэгээд тухайн уушгины бөглөрөлт өвчин шинж одоо ингээд цэр тэглээд дууны өнгө өөрчлөгдөд ханиалгалт ингээ удаан хугацаагаар үргэлжлээд за ерөнхийдөө нэг жоох амьсгаадах шинж тэмдэг ажиглагдаад заримдаа зүгээр болчиход ч гэдэг юм. Эдгээр чинь уушгины бас бөглөрлийн эрт үеийн шинжүүд. Шинжилгээнд дээр гарахгүй байж бас болно. Тэгэхээр энэ уушгины бөглөрөлтийг одоо эмчлэхэд хэр хэцүү вэ? Одоо амархан эмчилчт юм уу? Ер нь яаж эмчилдэг вэ уушгины бөглөрөлтийг? Тэгээ эрт үед бол бид нэр ингээ шинж тэмдэг маягаар илэрч байгаа. Ер нь удаан хугацаагаар үе давтамж ихтэй шинж тэмдэг илрээд байгаа үед бол эмчилэхэд бас бөглөрлийн эрт үеийг бол онцлоод эмчилэхэд бол бас энгийн аргууд бол байж болно. Хүн өөрөө заавал одоо нэг том шинжилгээ хийх гээд байхгүйгээр амьсгалын хурдыг тогтоодог энгийн шинжилгээнүүд хэд мэдрэгчлийн шинжилгээнүүд өгч чад шинжилгээнүүд өгч бол
юм зөвлөгөө авч болно гэсэн үг байна. Нилийн одоо тамхи татдаг одоо уушгины өвчлөөр олон дахин өвддөг. Тэгээ шинж тэмдэг удаан хугацаагаар ингээд үргэлжлээд байгаа хүмүүсүүдийг дагалдаж бөглөрөл өвчний ялгаа онцлогоог бас арай жоохон нарийн хийж өгдөг гэсэн. Сүрээгээр залуучууд өвдөж байна. Яагаад гэвэл олноороо нэг дор цугларч байна гэж. Тэгэхээр бид нэр олноороо нэг дор цугларсан байжгаад нэгийгээ сүрээтэй гэдгийг яаж мэдэх вэ? Одоо тэр сүрээгийн халдвар би авмааргүй ш. Тэгэхээр сүрээтэй үнийг би яаж мэдэх вэ? Ер нь сүрээ удаан хугацаагаар ханиалгаж байгаа. Ялангуяа 3-7 хоног буюу түүнээс дээш хугацаагаар ханиалгаж байгаа юм бол сүрээгийн шинжилгээг заавал өгөх ёстой. Би тамхи татдаг, архаг ханиалгалтай хүн гээд яваад иж болохгүй нь шүү дээ. Тэгэхээр бол заавал залуу хүн биш. Настай хүн ч гэсэн сүрэг өвдөх тохиолдол одоо тохиолдлын хувьд бол өндөр. Ялангуяа уушгины өвчлөл ингээд эмнэлэг хэд хэдэн 2-3 эмнэлэг дамжаад онш тодорхой биш өвчин идэгрэхгүй байгаа өвчтнүүд ингээл зөвлөгөө аваад яваад байгаа улсуудыг сүрэг нарийн шинжилгээ хийгээд үзэхээр тохиолдол бол бас тийм баг биш хувьтай гарч ирээ. Тэгэхээр хамт олон дунд шинжилгээ хийхгүй бол бид нар мэдэхгүй шүү. Тийм байна. Тэгэхээр хамт олон дунд чинь 14 хоногоос дээш ханаагаад яваад байгаа хүн байвал сүрээгийн шинжилгээ заавал хийх сануулчулаагүй зүгээр юм байна те. Тэр чинь өөрийгөө тэрнээс цаашаа гэр бүлийнхээ бүх гишүүдээ сүрээс хамгаалж ийн гэсэн үг. Яагаад тэр чинь шууд агаар туслаар хандлагдж байгаа болохоор айгүй хэцүү өвчин гэж болоод байгаа. Хэцүү гэдэг нөгөө урт хугацааны турш маш өндөр дозоор антибиотик уудаг эмчилгээтэй гэж ойлгоод байгаа шүү дээ. Яг сүрэг эмчилгээ оншиж ижил эмчилгээний асуудал яригдана л да. Тэгэхээр зэрэг ер нь сүрэг чинь бол онцлоход бол айгүй хялбар шүү дээ. За. Тухайн дүүрэг болгон дээр байгаа. Тий? Дүүрэг болон бараг одоо дүүрэг болгон дээр сүргийн төв одоо тасаг гэж байгаа. Очоод шинжилгээ өгнө. Сүргийн шинжилгээ бол үнэгүй. Үн төлбөргүй гэдэг юм. За. Тэгээд ер нь энгийн цэрний шинжилгээл хийгдэл тэрэн дээр чинь сүргийн халдвар байна уу юу гэж онцлно. Тэгэхээр хүмүүс ерөөсөн ялангуяа ковидос хойш бол сүргийн шинжилгээ өгөх нь бол айгүй бага байгаад байгаа. Итгэл муутай. Яагаад гэвэл зэрэг ковидор өвдсөн дараа л ингээ ханиалгадаг болсон. Сүрээтэй гэж ерөөсөө бодохгүй байна. Яг гэвэл гадуур одоо 2-3 эмнэлгээр явчаад ирж ингээ зөвлөгөө авч байгаа хүмүүсүүдийг харахад удаан хугацаагаар 2-3 сараар явцсан. Бараг жил шихүү сүүлийн жил шихүү энэ төр ханиалгаж байгаа. Энэ төр хүмүүсүүд шүү дээ. Тэгээ эдгээрээ хүмүүсүүд ерөөсөн сүргийн шинжилгээ хийлгээгүй байгаа. Ковидос хойш ковид-19-ийн дараах халдварын дараа би ингээ удаан ханиалгадаг болсон. Энэ шинж тэмдэг бол бас энэ өвчний дараагаар ч илэрч байгаа. Ер нь 3-7 хоног ер нь удаан хугацаагаар ханиалгаж байгаа хүмүүсүүд бол сүрийн шинжилгээг заавал өгсөн. Нэг талаар гэр бүлээ хамгаална, нөгөө талаар бусдад тарахгүй. Энд чинь нийгмийн халдварт өвчин. Тийм, нийгмийн халдварт өвчин маш ноцтой өвчин шүү дээ. Тэгэхээр ер нь бол ойр тойронд байгаа хүмүүсээ анзаарч хаад 2-7 хоногс тэгш ханиаж байгаа. Ямар нэгэн ханиалганд зогсохгүй санагдаад ивэл дөрөв дээр очиод үнгүү сүрээгийн шинжилгээ өгчхөө гэд явуулчихад ер нь бол гэмгүүн биш үү? Тэгтээ хүмүүс шинжилгээг нь үнгүү авчихин. Тэгээд тэр хүн чирэг сүрээтэй хамбал ойр тойрныхаа маш олон хүнд дамжуулаад цаатлынхаа гэр бүлийн хүмүүст тарах магадaltaй учраас энэ бол маш чухал одоо гэр бүлээ хайртай хүмүүсээ хамгаалах маш чухал арга юм байна гэж ойлголоо. За тэгэхээр та бас вакцины шинжилгээний хариуг сонготой эмнэлэг дээр өгөөд нэлээд олон жил болж байгаа. Сонготой эмнэлэгч нь ер нь бол вакцины шинжилгээ Монголд анх нэвтрүүлсэн газар гэж ойлгосон миний одоо олгосноор. Тэгэхээр маш олон байгууллагууд, уулуурхайн компаниуд гэл бүгдээрээ л сонготой эмнэлэг дээр маш олноор шинжилгээ өгч байна. Тэгээд та нийтэд нь ингээ вакцины харж байгаа шүү дээ. Вакцины шинжилгээний одоо үр дүнг тухайн танилцуулж хаад монголчуудын дунд нийтлэг байгаа ямар өвшил байна вэ? Энэ дээр одоо ялангуяа нэг ингэчгээсэй гэж хэлчмээр санагддаг тийм зөвлөгөөнүүд танд юу байна? Урьдчилан сэргийлэх бүслэг буюу энэ багц онцлогоог бид нар 2007 оноос эхлээ хэрэгжүүлсэн. Маш олон хувьраар зохиож, маш олон газрын одоо энэ туршлагуудыг судалж, янз бүрийн байдлаар энэ урьдчилан сэргийлэх бүслэгийг зохиож хэрэгжүүлж байгаа. Ингээ сүүлийн олон жилийн судалгаануудын шинжилгээний үр дүнгийг хараад хахад хамгийн өндөр өвчлөл ходоод гэдсний өвчлөл. Хеликобактер. За хеликобактертэй шалтгаантай, хеликобактерийн шалтгаангүй
За хавдрын эрсдлүүд одоо хотоодны хавдрын эрсдлүүдийг маш эрт үед бол уншилж чадж байгаа. Эрт үед уншилснороо хавдарч шилжих боломжийг бүр нэмжлэх боломжтой болж байгаа. Янз бүр арга. Эмийн эмчилгээгээр болон дурангийн аргаар. За хоёрдугаарт нь сахарын эрсдлүүдийг маш их өндөр эрт уншилж байна. Сахар одоо өртөх одоо сахарын өвчлөл одоо тухайн хүнд бий болж эхэлж байна. Эрсдэл маш өндөр байна гэдгийг эрт уншлаад зөвлөгөө. Янз бүрийн харамтууд зүрхний эрсдлүүд. За ингээд харахад бол нийт ингээд хүн амын массаар наваад хахад хотод гидсний өвчлөл их байна. Ялангуяа бүдүүн гидсний полипууд. Ямар хүмүүс их байгаад вэ гэд ингээд харахад дандаа дундаас дээш нас. Тэгэхээр зэрэг багц уншилгоо гэдэг албан байгууллага маш их олноор хамрагддаг тийм. Тэгэхээр албан байгууллагын багц уншилгоог төлөвлөж байгаа хүмүүсүүд энэ дэр бас айгүй санхаарах хэрэгтэй. Тухайн хүн жилдээ нэг л удаа хийгдэж байгаа эрүүл мэндийн цогц үнэлгээ. Эрүүл мэндийн цогц үнэлгээг зөвхөн ганц нэг цусны шинжилгээ ЕХО зүрх нэвшлэгээр уушгины зургаар үнэлж болохгүй нэ. Одоо өвчлөлийн одоо чиг хандлага өөр болсон. Одоо эрт залуу одоо насанд янз бүрийн өвчлөл тохиолдох боломжтой болсон. Ажлын онцлог, гэр бүлийн онцлог, хувь хүний онцлогийг бас харгалзаж байгаа. Хичнээн хувьд ажилчдын хэд хэдэн бүлэг болгож бас хувааж ялгаж болно. Ганцхан юм биш. Тэгэхээр зэрэг манай сонгодоо эмнэлэг дээр тухайн байгууллагатай ажилчдын хэдэн хувийн залуучууд насны бүлгээр, өвчлөлийн бүлгээр нийт урд нь хийгдчихсэн онцлогооных нь үр дүнгийнх нь үзүүлэлтээр нь багц онцлогоог бол төлөвлөж өгдөг. Тэгэхээр албан байгууллагуудад ч гэсэн төдөн нэг хүнд оногдож байгаа төсөвтөө хязгаарлагдах айгу хариуцлагагүй асуудал байхгүй. Тэгэхээр энийг хүртэл айгу сайн тухайн хүндээ хамгийн ашигтай, хамгийн өвчнийг бид нар илрүүлж болох эрсдлийн үнэлгээг одоо нэлийн өндөр үр дүнтэй гаргаж ирэх тийм шинжилгээнүүдийг төлөвлөж өгөх хэрэгтэй. Ягаад гэвэл хувь хүн тухайн жилийн багц шинжилгээнд орцсон эрүүл мэндийн үнэлгээг бүрэн хийгдсэн гэсэн ойлголттой явж байна. Тэгэхээр байгууллагуудад одоо сүүлийн үед бол нөгөө эдийн засгийн үнэлгээ гэсэн болоод багц шинжилгээний үнэлгээ жоохон өндөр байгаа. Тэгэхээр энийг бол бид нар зөвхөн байгууллага ганцаараа шийдэх гэдэг ах юм байхгүй. Энэ чинь даатгалын систем гэдэг айгүй чухал. Одоо эрүүл мэндийн хувь хүнч ялгаагүй байгууллага хамт олон ч ялгаагүй шийдэж болох айгүй ам. Одоо энгийн хялбар гэдэг юм тий төхөмтэй асуудал болчиход байгаа шүү дээ. Энийг бол ашиглах хэрэгтэй. Тэгжээч багц шинжилгээний ач холбогдлыг өндөр гаргаж ирэх. Багц шинжилгээ хийснээрээ бид нар ялангуяа манайх шиг юм төвлөрсөн нарийн мэргэжлийн эмнэлэг дээр багц онцлогоо хийнэ гэдэг бол маш одоо үр дүнтэй асуудал. Одоо Солонгост байна, Японд байна. Ялангуяа би Японд ингээд их сургуулийн эмнэлэг дээр багц онцлогоо хийж байгаа. Автобусаар хүмүүс их сургуулийнхаа эмнэлэг дээр яг ийм төрөлцсөн нарийн мэргэжлийн эмч нар ингээд цугларсан арга хэмжээг тэр дор нь авах тийм хэмжээний газар хийдэггүй байхгүй. Бүр онцлогооны багц онцлогооныхын тасгууд нь бүр хол тусдаа байр зохиогддог. Үслэгээ. Тэгэхээр зэрэг сонгодоо эмнэлэг энэ төр бол ерөнхийдөө яг нэг дур нарийн мэргэжлийн бүх нарийн мэргэжлийн эмчийн одоо ийм хүрээнд зохиогдож байгаа илүү онцлогтой. Тэр нь нэгдүгüрт нь дараагийн хувь хүндэн болон тэр хамт олон эрүүл мэндийн асуудлыг дараагийн шатлалын асуудлыг шийдэхэд маш богино хугацаа цаг алдахгүй хүргэнэ л гэсэн үг. Багц шинжилгээгээр уушгины асуудалтай гардаг хүмүүсийн тоо ер нь хэр их байгаа вэ? Уушгины өвчний яг онцлогоог зориуд нөгөө багц шинжилгээнд оруулж өгөхгүй бол байгууллагууд ч өөрсдөө оруулж өгөхгүй бол энийг бол нарийн бас шинжилгээнд хамрагдчих чадахгүй байгаа. Ялангуяа уул уурхайн байгууллагууд энийг бол яг нарийн оруулж өгдөг. Өөрөөр хэлбэл уушгины багт хамжийн шинжилгээ, хэд мэдрэгчлийн шинжилгээ, рентген зураг, компьютер томограм, цэрний шинжилгээ, сүргийн илрүүлэх шинжилгээ гэдэг.
эднэрийг бол яг зориуд тусгаж өгч ээж л. Түүнээс төрөш одоо сүүлийн үеийн энэ уушгины нийлэм олон өвчнүүдийн чинь өөрчлөлтүүд нь эрентгийн зургаар илэрхэд их төвөгтэй болчиход байгаа. Тэгэхээр уушгины өвчнийг ер нь ингээд илүүлэхэд ямар шинжилгээ хийж иж одоо уушгины бүрэн онцлогоо гэж үздэг вэ? Уушгины бүрэн онцлогоо цусны шинжилгээ. Цусны шинжилгээнүүдийг дээрээс нь хэд мэдрэгчлийн шинжилгээ, амьсгалын багтаамжийн үзүүлэлт, рентген зураг, компьютер томограмм, цэрний шинжилгээ. Энэ 6 төрлийн шинжилгээ өгсөн байхад уушгаа бүрэн онцлогчлаа. Ер нь бол гэж үздэг юм тий. Тэгээ шаардлагатай бол дурангийн шинжилгээ гэдэг. Уушгины дурангийн шинжилгээ. Гэж нэмэгдэж болно. Багш шинжилгээнд хамрагдсан юм чинь миний уушиг зүгээрээ гэж бас явж болохгүй нэ. Яагаад гэвэл энэ 6 шинжилгээг өгөөгүй учраас бас ямар ч байж магадгүй. Тэгсэрнээсээ жоохон ханаагаад яваад байгаа бол заавал ер нь бол энэ өөрөө очиод энэ 6 шинжилгээг өгчих бүрэн боломжтой байх нь шүү дээ. Вакцины шинжилгээний өгсөн хүмүүсээр хариу авах гэж байгаа хамгийн ихний асуулт. За, тамхи татдаггүй гэж асууж байгаа шүү дээ. Энэ бол биднэрт аягүй өндөр мэдээлэл байдаг байхгүй юу? Нөгөө цус эргэлтийн системд нь яаж нөлөөлж байна? Зүрх судасны систем, ходоодны үнэлгээ тий, уушгины үнэлгээ гэдэг ингээд бусад эрхтнүүдийн үнэлгээг өгөхөд тамхи бол аягүй чухал. Тийм ээ. Арх уудгүй гэж асуухгүй хамгийн түрүүнд тамхи татдаггүй гэж асуух нь. Яагаад гэвэл систем тэр чигээр нөлөөлж байна тий. Тамхи цөөхөн татдаг хүмүүсийн өвчлөл, тамхи их татдаг, олон тоотой татдаг, одоо бүтэн хайрцаг, 2 хайрцаг татдаг хүмүүсүүд байна шүү дээ. Өдөрт 3-4 ширхэг татдаг, хаяа нэг татдаг ч гэдэг юм. Хүмүүсийн өвчлөлийн одоо хор нөлөө ялгаатай шүү дээ. Ялгаатай харагддаг эрүүл мэндийн үзлэгтэр. Хамгийн түрүүнд ходоодны зураглалыг л харахад ялгаатай харагддаг байхгүй. Ходоод чинь одоо хеликобактер байхгүй юм өвцөн хэрнээ ягаад өөрийнх нь одоо ходоодны салстын тэр өөрчлөлт чанар иргэд хэвийн байдалд орохгүй байгаа юм бэ? Ягаад нөгөө хавдрын эрсдэлт өвчнүүд байгаад байгаа юм бэ гэдэг чинь. Ялангуяа бүдүүн гидсний полипууд олон тооны ургацгууд жил болгон гараад байгаа юм бэ. Эн чинь дандаа тамхи таталтай бас нөгөө талаар холбоотой. Тэр бол одоо тамхи таталт бол тэдгээрийн үндсэн бас шалтгаан. Ер нь бол ходоод гидс бүдүүн гидсний уушгины хавдрын өвчлөлийн 1 номер нь тамхи байдаг шээ. Шалтгаан судалгаанууд дээр ч гэсэн. Бид нар чинь тамхит бол уушгин л муу гэж боддог байсан чинь ингээд ходоод бүдүүн гисэг бүгдэнд нь нөлөөлөд явцдаг байх нь шүү дээ. Тэгээд яг нь ер нь ингээд нийт амбулаторийн үзлэгийг ингээд харж байхад хүмүүс за би нэг уушга үзүүлчихье гэд ороод ирж шүү дээ. Рентген зураг авахгүйсэн миний уушиг ямар нэг хараад өгөөч. За гайгүй юм байна. Одоо уушгины янз бүрийн өвчний одоо хавдрын юм уу сүрье байна уу? За байхгүй бол яг гэж гараад ивчиж байгаа байхгүй юу? За. Тэгэхээр дараагийн хэлж байгаа эмчийн үгийн анхаарлыг юусэн тэгж юу яахгүй. Одоо жишээлбэл танд ийм байна, ингээд чагнаад үзэхэд ийм байна, өөрчлөлттэй байна. Та нэмэлт ийм шинжилгээнд өгмөр байна. Тэрийг яг ерөнхийдөө энэ дээр бол хүмүүст үнэлгөөч өөрсдөө ач холбогдол өгч чадахгүй л байгаа. За. Рентгений зураг бол тийм ээ. Айгүй олон жилийн юм уу? За бай гэхэд одоо дараагийн таны одоо энэ зүрх судасны өвчлөл хүндрүүлээд байгаа шалтгаан өөр одоо энэ өвчнүүдийн чинь эрсдлүүдийг нэмэгдүүлээд байгаа. Одоо үндсэн өвчин болоод байна гэдгийг юусэн. За яг хөө тэгж байгаа шинжилгээг хийлгэчээ гэсэн байдлаар ингээд хувь хүн хүртэл тэгж хандж байгаа. Одоо бусад эрхт нь өвдсөн байхад уушиг сайн болвол тэрийг эдгэх магадлал хурдан байх уу эсвэл уушиг муу тохиолдолд болохоор одоо эдгэх магадлал нь бага ч юм эсвэл хүндрэлөх магадлал өндөр байдаг тийм тохиолдол байгаа юу? Энэ ялгаатай. Яг тэгвэл уушигны өөрийнх нь ажиллаж байгаа чадамж гэж юм байгаа шүү дээ. Одоо нэг волюмаараа одоо ингээд багтаамжаараа агаар дамжуулж байгаа чадвар, урсгалын чадвар хоёр гэдэг ингээд хоёр өөр юм байна. Агаар авч байгаа чадварыг цааш нь нэвтрүүлж байгаа байдал чадамж. Одоо уушгины хөгшрөл гэж ярих нь шүү дээ. Энэ чадамжууд чинь хүчин одоо хүндрэхэд нөлөөлдөг байна. Эмчилгээний ямар ч өвчнийг ялангуяа илэгний, зүрхний өвчтэй бөөрийн хүнд маш хурц халдварын үед хэрэгжилж байгаа эмчилгээний үр дүн бол тамхи татдаг хүмүүсүүдийг тамхи татдаггүй хүмүүсүүдээр явагдаж байгаа эмчилгээний үр дүн ялгаатай байдаг. Тэгэхээр хувь хүний уушгины өөрийнх нь тогтолцоо чадамж нь чанарын одоо байдал нь өвчнөд авч гарах одоо өвчний
тухайн өвчний ямар ч өвчин одоо эдгэрэлт үр дүнтэй байхад эмчилгээний одоо үр дүн сайн байхад бас уушиг маш чухал үүрэг гүйцэтгэв. Хэрвээ тамхи татдаг хүмүүсүүд, тамхи татдаггүй хүмүүсүүд хоёрын хооронд эмчилгээний ялгаа тэндээс бол харагддаг. Тэгэхээр тамхи татдаг хүн бол бусад өвчнөр хүндрэхэд илүү ойрхон байна гэсэн үг биш тий. Тийм тэгээд одоо эн чинь COVID-19 дээр харагдаж байгаа байхгүй. COVID-19-ийн өвчлөлийн үед уушгины насваралт одоо ямар хүмүүсүүд илүү их нас ороод исэн бэ гэд ингээд үзэхэд тэр хүмүүсүүд бол за уушгины хатгалгаа хүндрээд нас орч нөгөө талаар уушгины бөглөрлөөр нас орч. Агаар дамжуулах замыг саатал хийх байсан учраас тэр агаар дамжуулах чадамж агаарыг шинэ гаднаас өгч байгаа ч гэсэн ирээд дамжуулах чадамж муу байсан гэдэг нь нөгөө л суур өвчнүүд уушгины хуучин багтаа өвдөжсэн, сүрээгэр өвдөжсэн, тамхи татдаг, уушгины бөглөрлөлт өвчтэй ер нь уншлагдаж, эмчлэгдэж байгаагүй, эм хэрэгэл, тогтмол хэрэгэлдэггүй уушгины чанар муутай л холбоотой. Бас л энэ давж гарах чадамж айгүй муу байсан гэж үнэлгээ өгүүлж. За эмэгтэйчүүдийн эмчид бол жил болгон үзүүлээ гэж одоо эмэгтэйчүүдийн эмчээр зөвлөдөө шүү дээ. Яагаад гэвэл умаа хүзүүний хорт тавдрын явц маш хурдан учраас жил болгон үзүүлж ч өөрийгөө урсан сэргийлнэ гэдэг. Тэгвэл уушгины эмчид хүн хэр давтамжтай үзүүлж явах ёстой юм бэ? Ер нь жил болгон үзүүлээ шалгуулж явах ёстой мó? Эсвэл 2-3 жилдээ шалгуулж явах ёстой мó? Эсвэл зүгээр ханиад хүрэгт болгондоо л ингээ бүтэн шинжилгээг нь өгөөд шинжилгээ өгөөд байх юм уу? Ер нь хэр давтамжтай үзүүлэх зөвхөр вэ? Ер нь уушгины шинжилгээ бол рентген зураг тий уушгины багтаамжийн үнэлгээг бол жил болгон л үзүүлж байгаа. Уул уурхайн компаниуд эрсдэл өндөртэй ажлын одоо эрсдэл өндөртэй ажлын байранд ажилладаг хүмүүсийн уушгины үнэлгээ чинь 6 сар тутамд хийгддэг. Тэгэхээр тэндээс үнэлээд тодорхой хэмжээгээр энэ одоо өвчин хэдэн хугацаанд одоо эрсдэл цаашаа хүндрэх эрсдэл байна вэ гэдгийг 3 сар хийх үү, 6 сар хийх үү, жилийн дараа хийх үү гэдг нь одоо ингээд урьдчилан сэргийлэх үзлэгийн дараагаар төлөвлөгдөж байна. Хувь хүн бол ер нь жил бүр уушгины урьдчилан сэргийлэх үзлэгт орж явах хэрэгтэй. Ялангуяа маш их мутатай газар рентген хүмүүс. Уушгины дээрээс нь одоо бид нэр ковидын дараа бол уушгины бөглөрлийг тодорхойлох шинжилгээ жил болгон хийлгэж байгаа. Бид нар ч яагаад гэвэл зэрэг хувь хүн бол вирусын халдварт жил болгон мэдхгүй хэдэн удаа өртөж байгаа юм. 1-ээс 2, 3, 4 удаа өртөж байгаа шүү дээ. Томоогийн болон хавсарсан вирусын халдварт хэд удаа өртөд байгаа шүү дээ. Тэр болгон дээр бас уушгины өөрийнх нь үйл ажиллагааны байдал хэвэн үлдэж гин үгүй юу гэдг дээр бас үнэлгээ авч байгаа. Тэгэл судасны шалтгаантай өвчнүүдийн одоо шалтгаан цус өтгөрөх өвчин гэл зүрхний өвчнүүдийн чинь үндсэн шалтгаан л одоо энэ уушгины бөглөрлөлт өвчин гэж. Тэгэл би чи ер нь хөвшил төрөгчөд дутагдаж байна гэдэг чинь дутагдаад эхлэн гэдэг чинь тэгэл үндсэн тэжээлээ авч чадахгүй болол бүх төрлийн өвчлөл үүсэх магадaltaй. Ер нь шинжилгээ юу ийм аппарат хоног төхөөрөмж айгүй сайн ийм технологи сайн хөгжсөн ийм үед бол тэгээ дээрээс нь онцлогоо сайн хийгддэг болсон. Үед бол та хичнээн цаг зав муутаж исэн. Энэ багц онцлогоо болон энэ уушгины тодорхой эргэтэн чиглэсэн. Өөрийнхөө эрсдэлтэй гэж үнэлж байгаа энэ одоо эрүүл мэндийг үнэлүүлж явах хэрэгтэй, уншилж явах хэрэгтэй. Тэгжээч л бид нар дараагийн одоо өвчлөлийн одоо хамгийн гол нь эрсдлээс нь сэргийлж эмчлэх боломжийг хайж ийн л гэсэн үг шүү дээ. Энэ дан рентгений зурагч нь одоо гайгүй гарлаа гэдэг энэ бол дангаараа таны уушиг оншиж байгаа хэрэг биш байна. Бусад шинжилгээнүүдийг өгч жагаад уушигч үнэхэр зүгээр үгүй юу гэдгийг одоо уг нь бол хариугаа авах хэрэгтэй байхад рентген авамч ингээл бусдын хүмүүс сонсгоо ичдэм биш тийм ер нь бол тий масараа. За тэгэхээр тэгж болохгүй юм шүү энэ подкастыг өнөөдрийн подкаст бол маш үр дүнтэй болж гин гэж бодож байна. Яагаад гэвэл хүн амын дунд одоо нийтлэг байгаа бидний одоо хайхгүй яваад байгаа тэгсэрнээсээ 5-10 жилийн дараа таны эрүүл мэндэд маш ноцтой асуудал үүсгэж магадгүй энэ шинж тэмдгүүдийг яаж оншилж яаж эмчлэх вэ гэдэг талаар ярилцлаа. Ингээд өнөөдрийн дугаартаа оролцсон нарийн амжтай маш их баярлалаа. За баярлалаа.